Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн Улаанбаатар хөтөлбөрийн боловсролын болондоо тавтан морилно. Хэрэв та өөрийн хүсэл сонирхлыг байнга хойшин тавьж зөвхөн орчныхоо амар амгалангийн төлөө байдаг бол та 9 дугаар төрлийн хүн байх магадлалтай байна. Таны өөрийн дотоод ертөнц харилцааны хэв маяг тэр дундаа стресссэн үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг ойлгоход туслах өөрийгөө танин мэдэх цуврал маань үргэлжилж байна. Өнөөдөр бид 9 дугаар төрлийн хүмүүс буюу маш зөөлөн, төвчээртэй, найрсаг, бусдыг сонсох туйлын өндөр чадвартай, амар амгалан эрхэмлэгч хүмүүсийн талаар ярилцах болно. 9 дугаар төрлүүд маань бусад хүмүүсийн арга ивийг олж хил амаа ололцож чаддаг, хамт олон гэр бүлийн алтан дундыг баримталдаг амар амгалан хүмүүс байдаг. 9 дугаар төрлийн хүмүүс маань ямар ч орчинд хамгийн бага хэрүүл маргаан асуудал гараасай хэмээн хүсэж дунджийг барьж явдаг хүмүүс байдаг. Гэвч тэдний дотоод сэтгэлд нэгэн айдас байдаг. Энэ нь өөрийнхөө саналыг хэлж бусад хүмүүстэй маргалтахаас имээдэг. Амар амгалан байдал үгүй болно гэмээн айж үлддэг хүмүүс байдаг. 9 дугаар төрлийн хүмүүс маань стрессгүй, сэтгэл санаа сайхан, таатай, тухтай байх үедээ гаргадаг зангуудын талаар одоо харъя. Элдэг зөөлөн, амар тайван, өгөөмөр, төвчээртэй, хүлээцтэй, харилцааны ур чадвартай, нээлттэй, үзэл бодолтой, бусдыг сайн ойлгодог, сонсч чаддаг зан чанаруудыг гаргадаг байна. Харин стресстэй, сэтгэл санаа таагүй, духгүй байх үедээ дараах зан чанаруудыг гаргадаг байна. Дүүнг байдалд орох гээд байдаг, мартамхай, зарим үед маш зөрүүд, баримтмал, хайхрамжгүй, итгэхгүй довтолдог, шүүмжлэлтэй ханддаг, өөрийн үзэл бодолтой бат биш тийм зан чанаруудыг гаргадаг байна. 9 дугаар төрлийн хүмүүс маань тэд хизээ стрессдэг вэ гэвэл бусад хүмүүс тэднийг маш хурдан шийдвэр гаргах эсвэл хэрүүл маргааны гол дундуур оруулах үед тэд хамгийн их стрессдэж хямардаг. Стресссэн үедээ тэд өөрийнхөө тайван байдлыг алдаж маш их түгшүүртэй, хардаж сэрдсэн айцтай хүн болон хувирдаг. Үүнээсээ болоод гэр бүлийнх нь тэднийг итгэхгүй, хөдөлгөөнгүй, юунч санаа зовдгүй гэж хэлж шүүмжилдэг байна. 9 дугаар төрлийн хүмүүстэй дараах 3 зөвлөмжийг хүргэж байна. Таны дуу хоолой амьдралд маш чухал. Надад ялгаа байхгүй гэдэг үгнээ өнөөдрөөс зогсоо. Та юу хүсэж байгаагаа, юунд дуртай байгаагаа чангаар тодорхой хэлж сураарай. Асуудалтай нүүр тул. Асуудлаас зүхтаж, унтах эсвэл зурагт үзэх, асуудлыг шийдэхгүй орхих, эртхэн шийдсэн нь дээр гэдгийг та өөртөө байнга сануулan асуудлын ард гарч сураарай. Итгэвтэй бай. Бие махбодоо хөдөлгөж, спортоор хичээллэж, ажлаа хойш тавилгүй шууд хийж, эрч хүчийг өөртөө бий болгож сураарай. Эрхэм үзэгчдээ, бид 9-7 хоногийн турш хүний зан чанарыг бид 9 хуваан хамтдаа аяллаа. Дэлхийн ертөнцид зарчимч 1 дугаар төрлүүд, халамжтай 2, бүтээлч 3, торгон мэдрэмжтэй 4, оюунлаг 5, үнэнч 6, өөдрөг 7, эрч хүчтэй хүчирхэг даймууд, амар тайван эрхлэгч 9 дугаар төрлүүд хэмээн ангилж бид хамтдаа 9-7 хоногийн турш энэ дугааруудаар аяллаа. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хажуудаа байгаа хайртай хүмүүсийнхээ зан чанарыг хайрцгаар биш тэдний өөрийнх нь өнгөөр ойлгож хайрлцгаая. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Сайн Улаанбаатар хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ.